Эрхэм хөтөлсөчтөө Алтан нарны аймгийн алаг цэнхэр дэлхийн хөрх хоймруулсан Хэлбэн цэнхэр дэлхийн тэнхээд хоймруулсан Монгол сайхан нутагтаа агаарын цэнхэр долгионоор дамжин шилэн хөшгөөнийж таял дотн Монгол түмэнтэйгэн танил мэдхэн телевиз мэнчилсний 20 жилийн айн халуун мэндийг эрхэм дотн тааврынтэй өрийн дэвшүүлье. Хүлээн авцгаана. Ёсон хүндэтгэн лабораторид ирсэн эрхэм дотн зочдын тааврынтэй танилцуулъя. Ос телевизийг хөрөх оруулагч, аливикийн телевизийг анхан салаачсан зохион байгуулагч Таман Ярагав. Айхнэстэй баярлалаа. Аливикийн телевизийн анхны захирал Ардын хурлын deputat, Ардын хурлын ордогчдаар Монгол улсын яг холбоочин Монгол Аливикийн телевизийн захирал Наран Бахтамбас онцгой баярлалаа. Аливикийн телевизийн үүсгэн захирал Инхбаяр. Айхнүүдээ бас баярлалаа. Тэнгэрийн хүүхэн дор зорилгоо нэгтгэсэн манай үе үеийн уран бүтээлчид ирж сэтгэлдээ хуваалцаж, дурсамжаа хуваалцаж, ярилцлагуудыг өгж гин. Хуучин ажиллаж исэн уран бүтээлчд маань ирж бидний одоо 20 жилийн ойн арга хэмжээнд тусалж гин. Тэгээд өдөр бүр нэг тийм баярын уур амьсгалтай тийм сэтгэл догдлуулсан өдрүүд болон хүргэлжилж байна. Телевизийн салбарт нийтдээ 20 жил яг ажилласан байна. Оройн мэнд төргийн үзэгчтэй Синий телевизийн оройн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Өнөөдөр болсон хамгийн онцлог мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно гэж хэлдэг байсан. 4-5 телевиз шинээр анх байгуулагдчихсан. Тэр телевизүүдийн нэг нь TM телевиз, Синий телевиз, NTV телевиз, за TV8 телевиз гэд телевизүүд байгуулагдаад шинэ будаг нь ханхалсан өрөөнөөс ингээд анхны эфирүүдэд цацаж эхэлж исэн гоё дурсамжууд биднэрт байдаг. Ярихаар болол аюу тийм төстөө ижил дурсамжууд бид нар ярьж илээ. Тань мэдгүй телевизийн хөрөнгө оруулагч нь Төмөн Жаргал гэж хүн байдаг. Манай нөхрийн ах нь. Тэгээд манай нөхөр ахтайгаа энэ тань мэдгүй телевизийг байгуулад өдий зэрэгтээ одоо 20 жилийн хугацааг үдсэн байна. Дээр нь одоо хамгийн анхны захирал Мондо захирал байгаа. За Мондо захирал маань бодлогыг ингээд тодорхойлолцоод тэр анхны ураа, анхны нэвтрүүлгүүд, анхны сэтгүүлч хөтлөгчдийг авч ажилуулж дээрэс нь тэр өөрөө инженер техникийн суурьтай хүн учраас одоо инженер техникийн албыг болоод маш сайн бүрдүүлж, маш сайн тоног төхөөрөмжтийг одоо авч ингэж анх байгуулагдчихсан төвхтэй юм байлээ. Маш бат зөв хариуцлагатай суурийг тавьж өгсөний үндсэн дээр өнөөдөр TM телевиз ингээд аль хэдийн одоо тогтсон, бие даасан олон нэвтрүүлгийг санаачилсан, төрүүлсэн, нийгэмдээ хандсан олон ажлыг хийсэн тэ ашигтай, орлоготой, амжилттай ийм телевиз болж хөгжиж чаджээ. Ирсэн залуучууд олон сайхан мэдээ нэвтрүүлгийг бэлдэж анхдагч нь байж чадсан хүн талархлаа илэрхийлье. Та бүхэндээ маш их баярлж явах шүү. Мөн энэ телевизийг өдөртөж өдий зэрэг төрсөн Мондо ахта Дүү Наранбатта баярлж явдгаа илэрхийлье. 20 жилийн дараа та бүхэн бүхнийхээ хийсэн бүтээсэн энэ олон бүтээлийг эргэн харж энд уулзаж энэ үдшийг өнгөрөх болсондоо баяртай байна. Хоёрын 2006 оны 4-р сарын 1-ний өдөр Танин мэдгүй телевиз анхны эфирээ орон даяар цацаж эхэлсэн түүхтэй. Монголын хэвлэл мэдээллийн салбарт тэнгэрийн хөхөнгийг бэлэгдэн хариуцлагатай нийгмийн төлөө хамтдаа уран дор нэгдэж нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж олон зүйл дээр анхдагч байж иргэдийн дуу хоолой болсоор ирсэн билээ. TM телевиз маань 2006 онд байгуулагдсан цагаас л гадаад хамтын ажиллагаан дээр айгүй анхаарч ирсэн. Тэгээд анх телевиз байгуулагдахад Германы Deutsche Welle болон ARD гэд маш алдартай телевиз байдаг. Энэ телевизүүдэд одоо амьдралаа зориулсан маш одоо чадварлаг продюсер, найруулагч ийм
Герман зөвлөхийг авчирч телевизийнхаа зөвлөхөөр ажиллуулсан. Телевизийг одоо дэлхийн стандартад хэрхэн одоо телевиз ажиллах ёстой вэ гэдэг дээр дэлхийн стандартад одоо стандартыг нутагшуулахад маш том хувь нэмэр оруулсан. Самбано, ich bin Dietmar Zimmermann. Намайг Дитмар Циммерман гэдэг. 2006 оны 4-р сард SOS Ахмад мэргэжлүүдийн төв намайг Улаанбаатар хот руу TM телевизийг үүсгэн байгуулж хөгжүүлэхээр илгээсэн. Германы ERD телевизэд ажиллаж байсны хувьд би телевизийн салбарын бүх хэсэгт хангалттай туршлага хоригдлуулсан учраас тус болохыг хүссэн. Би TM телевизэд байсан залуустай мэдлэгээ хуваалцаж, техник мэргэжлүүдэд зөвлөгөө өгч, сэтгүүлчдэд чиг хандлага өгч, TM телевизийн ажилчдыг мэргэжлийн болгоход хувь нэмрээ оруулсан байдаг. Өнөө хүртэл хамгийн гол нэвтрүүлэг өдөр тутмын мэдээллийг хүргэдэг таны мэдээ байсаар байгаа. Таны мэдээ нэвтрүүлэг нь Монголын нийгэм хөгжлийн талаарх мэдээллийг монголчуудад хүргэдэг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд би Улаанбаатарт хэд хэдэн удаа очиж, TM телевизийн хөгжүүлэлт нэмэр болох, мөн ажилчдад зөвлөгөө өгч байсан. Өнгөрсөн жилийн 9-р сард би Монголд очиод ирлээ л дээ. Таны мэдхүй телевизийн хамт олондоо 20 жилийн өн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье. Und wünsche auch für die Zukunft alles Gute. Biosphère. Хөрөнгө оруулагч Түмэн Жаргал болон анхны захирал Мондо захирлаас гадна миний нөхөр Наранбат яг энэ телевизэд одоо анхлан бас Мондо захирлын дараанаас яг ажлыг аваад ингээд удирдан зохион байгуулад үдий зэрэгт хүргэсэн. За миний хувьд бол би 2023 оноос TM телевизийн 17 жилийн ойн дээр ирж ажилласан гэсэн үг. За миний тухайд бол би өөрөө хэдийгээр мэрэгжлийн сэтгүүлч биш боловч энэ салбарт одоо нийтдээ ингээд 20 жил ажилласан байна. Би бол өөрийгөө товч танилцуулах юм бол шинжлэх ухааны технологийн их сургуульд эрчим хүчний менежмент гэдэг ангийг төгсөөд тэгээд дараа нь маркетинг менежментийн одоо бүх шатны сургалт явуулдаг компанид одоо хяналтын менежер гэдэг албан тушаалаар хамгийн анхны ажлын гараагаа эхэлж байсан. За манай компани бол ингээд байгууллагуудтай гэрээ байгуулад ингээд менежментийн сургалтуудыг явуулдаг. Эхлээд харилцааны дараа нь дунд шатанд дараа нь ингээд бүр дээд түвшний удирдлагуудад хүртэл маркетинг менежментийн зөвлөгөө өгдөг ийм компани байсан. За намайг ажиллаж байхаа үед Skytel компани дээр бид нэр менежментийн зөвлөгөө өгж ажиллаж байсан. Тэн дээр хүмүүстэй хэрхэн харилцах уу, харилцааны соёл дээрэс нь байгууллагын одоо дотоод зохион байгуулалт үйлчилгээний ажилтнууд болон дунд шатны ажилчид за удирдлага нь хэрхэн одоо дотоод бага бүрдүүлэх үү, гадагшаа одоо хэрхэн ажиллах уу гэдэг тал дээр зөвлөгөө өгдөг байсан. За дараа нь яагаад ч юм би ингээд телевизэн салбарт ингээд татагдаад байдаг байсан багаасаа ингээд мэдээ үзэх дуртай. Мэдээний хөтлөгч нар надад тэр айгүй том хол гэхдээ айгүй гоё санагддаг байсан. Хөтлөгч сэтгүүлч нарыг бэлтгэдэг шанс гэдэг агентлагт нараа өгч дээрээ очиод чамд ингээд төрөлхийн диігцтэй төрөлхийн ингээд мэдээний тийм нэг хөтлөгч болох тийм юу байна. Суур байна, өгөгдөл байна, авьяас байна. Тийм учраас дээрээс нь чи өөр юм сонирхолтой. Тийм учраас чи ер нь мэдээний хөтлөгч болвол яасан юм? Мэдээний сэтгүүлч болвол яасан ингээд. Тэ нэг удаа телевизийн зарын дагуу очиод уулзсан чинь ингээд одоогийн бас Монголын нэртэй сэтгүүлч Наранбаатар, Талигаач Наранбаатар багш маань одоо бид нарыг ярилцлага хийгээд анх ажилд авч исэн. Тэгж анх телевизийн салбарт одоо хүл тавьсан байдаг түүхтэй. Тэгээд дараа нь BBC, Америкийн телевизээс ингээд алдартай хөтлөгч, продюсер, найруулагчид ирж биднэрт маш удаан сургалтууд явуулсан. Тэгээ бүтэн жилийн хугацаанд бид нар сэтгүүл зүйн одоо танхимд заагддаггүй олон хичээлүүдийг тэр туршлагатай хүмүүсээс мэдлэг боловсролыг авсан. Тэгээд телевизийн стандарт тэр дундаа дэлхийн стандарт хэрхэн байдаг вэ гэдгийг бид нар маш сайн ойлгож яг энэ чиглэл дээр бүтэн жил одоо телевиз ингэж цацахгүй мөртлөө дотроо ингэ бэлтгэл ажил хийж тэгж явж одоо телевизийн хүн болж исэн. Синик телевизтэй 15 жил ажиллаад 2019 онд би Синик телевизээс өөрийн хүсэлтээр гарсан. Тэгээ би арай өөр салбарт өөрийн хувийн бизнесээ гэдэг хэсэг ажилласан. Бас чамлалтгүй амжилттай ажиллаж исэн. Тэгээд надад сангийн амнаас сангийн сайдын болоод сангийн амны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаач гэсэн тийм санал ирсэн. Тэгээд сангийн аманд
хэсэг хугацаанд бас ажилласан. Тэгээ төрийн ажил хэрхэн явагддаг, манай төр засаг, яамд, тамгын газар те хэрхэн ажилдаг талаар тэг ингээд салбараа гаднаас нь дотроос нь харах тийм надад бас юм цаг үе тохиосон. Тэр нь ч бас намайг өнөөдрийн энэ ажлыг хийхэд бас айгүй тийм одоо чухал туршлага болж байгаа нэг талаас. Бас би төрийн захиргааны удирдлагаар мастер хамгаалсан. За тэн дээр бас судалгааг хэрхэн хийх вэ? Ажил дээр ер нь аливаа зүйлийг заавал судалгаатай хийх ёстой гэдэг тэр ойлголт, тэр арга барилыг заалгасан. Давхар удирдгын ухааны хичээлүүд маш сайн ордог байсан. Геополитик, олон улсын байдал гэдэг зүйл одоо сэтгүүлч биднэрт хэрэгтэй зүйл бас тэнд аявуух заагддаг байсан. За энэ сурсан мэдсэн тэр өмнөх ажлын туршлагууд маань өнөөдрийн одоо телевизийг удирдахад надад одоо айгу тийм чухал одоо юу гэдэг тус дэм дөхөн болж байгаа. Бид нэр илүүтэй өргөн нэвтрүүлгийн телевиз гэдэг бол илүү одоо урт хугацаанд үн цэнтэй байх тэр контентууд нэвтрүүлгүүдийг бүтээдэг тий. За мэдээж сошиалор бол ингээд сонирхолтой зүйлсүүд олон гардаг. Гэхдээ тухайн үедээ ингээд лайв болоод ингээд лайв нэгээс хар хадгалагдаад дуустах ч юм уу тохиолдлууд гардаг бол тухайн үйл явдлыг шуурхаа шууд газар дээр нь процесс үзүүлээд явдаг бол телевиз арай өөр бид нар илүү удаан бодож боловсруулж мэрэгжлийн гал тогооноос олон дахин үзсэн ч гэсэн уйдхааргүй дахин давтсан ч гэсэн үзэх тоолондоо мэдээлэл олж авах үйц тийм оюуны хөрөнгө оруулалт болох үйц нэвтрүүлэг контент баримтад нэвтрүүлгүүдийг бүтээдгээрээ телевиз бол арай онцлогтой байдаг. Дээрээс нь телевизийн салбар гэдэг бол бас бусад хэвлэл мэдээллийн салбараас юм бага зэргийн ялгаатай. За ялгааг хэлхээс өмнө эхлээд энэ телевизийн салбарын тухай бас товч ярьсан дээр байна. Тэгэхээр телевизийн салбар бол одоо бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн одоо дэлхийн олон судалгаагаар одоо хамгийн ихтгэлтэй мэдээллийн хэрэгсэл бол телевиз хэвээр байгаа. Яг гэвэл телевиз маш удаан одоо бодож боловсруулсан дээрэс нь мэрэгжлийн гал тогоонд мэрэгжлийн хүмүүсийн анализ хийсэн тэнцвэртэй бодиттой мэдээллийг маш өндөр шүүлтүүрээр минут секундээр хэмжигдэж ингэж эфирт өгч гаргадаг учраас бидний ажил бол маш хариуцлагатай байдаг. Тэр хэрээрээ бид нар одоо шууд шуурхаа хурдан гэхээсээ илүү үнэн бодиттой байх дээр бол анхаарч ажилладаг. Тийм ч учраас телевизийн салбар дэлхий дээр хамгийн ихтгэлтэй мэдээллийн хэрэгсэл хэвээр байгаа. Гэхдээ бид нар нөгөө талдаа сошиал орон зайд одоо энэ дижитал хөгжилд дижитал платформуд дээр бас мэдээллийг түгээх одоо юм шаардлага тулгарсан. Тэгэхээр бид нар зөвхөн телевизтэй зориулж одоо эфиртэй зориулж ажилладаг байсан бол одоо бидний ажиллах юм цар хүрээ өргөжсөн. Тэгэхээр бид нар одоо тэр Instagram, X платформ, одоо TikTok өөрөө юу байдгийг те сошиалын одоо Facebook гэд бүхэл платформудад одоо нэвтрүүлэг контентуудаа түгэж байгаа. Хэдийгээр ингээд аль хэдийн 17 жилийн туршлагатай тогтцсон бат суурьтай аль хэзээ ингээд тогтцсон уран бүтээлүүдтэй юм телевиз байсан ч гэсэн надад ингээд за ингэчих юмсан ийм ингээд хийчих юмсан гэсэн уран бүтээлч хүний хувьд бодож санаж явсан тийм уран бүтээлийн санаанууд олон байсан. За тэр уран бүтээлийн санаануудаа хэрэгжүүлж удаан хугацаанд бодож явсан маш олон уран бүтээлүүдийг шинээр төрүүлж шинээр одоо хийсэн. Дээрээс нь хуучин явж исэн маш гоё нэвтрүүлгүүд байдаг. Бүтээл төрх агшин, танил хүн, бидний нэг, за тэр эрүүл мэндийн нэвтрүүлгүүд байна гэх мэтчлэн олон сонирхолтой нэвтрүүлгүүд байдаг. Тэр нэвтрүүлгүүдийг бас ингээд арай өөрөөр яаж илүү гоё хүргэж болох вэ гэдэг дээр бид нар сайжруулалт хийж ажилласан. Нойртой нойргүй ингээ янз бүрэл бид нар ажиллаж байна. Тэгэхэд бол манайхан цааргалахгүй ингээд бүгдээрээ сэтгэл зүтгэлээрээ зүтгэж байгаа нэг зорилгодоор ингээд тууштай хамтдаа байгаа нь одоо хамгийн баярлууштай, талархууштай ийм зүйл болж байна.
Тийм телевизэн залуучуудаа таны мэдэх тийм ээ боловсрал мэддэг олуулах шинжлэх ухааны орчин үеийн техник технологиг эзэмших агуулгаас өнөөдөр хүртэл Прагой ингээд ажиллаж байгаа би хувьас их баяртай байдгийн. Дээрээс нь энэ телевизэд анх үүсгэн байгуулсан хүмүүс, энэ телевизэд ажиллаж исэн хүмүүс өнөөдрийн энэ телевизийг аваад явж байгаа уран бүтээлчд манаас үр дүнтэй ажиллаж байгаа юм байна. Бидний одоо үүсгээд өгсөн байгууллагыг ингээ үн цэнтэй авч явж байгаа юм байна гэдэг амар гой тийм магтаалыг сонссон тийм гой өдрүүд үргэлжилж байна. Би маш их юм уншдаг байсан. Дууны өрөөнд бүр ингээ үнждэг байсан юм байна л да. Одоо бодохоор за өөрөөр хэлбэл мэдээ уншина, нэвтрүүлэг уншина, гадаад мэдээ уншина, орчуулгуудын нэвтрүүлгүүдийг уншиж ирсэн. Сайн байцгаана уу? За намайг Ганчимэг гэдэг 1945 гэдэг одоо зар авдаг операторын албанд маш олон октоудаас сонгогдоод энэ одоо гоё албанд анх орж илаа. Мэдээж телевизийн салбарт ороод ирчихсэн учраас дээр буцалж байгаа тэр ах эгч нар уран бүтээлчдийг хараад маш гоё санагддаг байсан. Манай ерөнхий редактор тий Эрдэнэ ах маань бидэртээс маш ойр ажилладаг байсан. Тэгээд Эрдэнэ ах маань коллежи сэтгүүлч болооч гэл. Хоолоо унших гад ингээ тий цаасаа бариад тийшээ гүөхт нь араас нь гүдэг тий. Хоолоо уншиж яхад нь яаж уншиж чинь, ямар дикцээр уншиж чинь, хаана өгүүлбэр төгсөж чинь, хаана эхэлж чинь, хаана тасалж чинь гэдэг бүгдийг ингээ сонсож идэг. Яг тийм одоо уран бүтээлч дунд ингээ уралдаж яхад нь би хажууд нь бас их суралцаад ингээд бас уралдаад гүйжсэн тэр үе маань сайхан санагдаж байна. Тэгээд тэр цагаас хойш тань мэдгүй телевизтэй одоо ингээд бодохоор маш олон зүйлүүдийг хийсэн байна. Чадвартай тийм сэтгүүлч нар ордонд ордог гэсэн үг хэлбэл ордны ордонд олж байгаа үйл явдлыг сурвалжлах хэрэгтэй байсан гэх юм уу? Маш тийм нэр хүндтэй. Анх бол одоо зураглаач нар маань тий надад маш их зааж зөвлөдөг байлаа. Одоо сайн ингээд 20 жилийнхаа ингээд түүхийг ингээд бичлцэх гээд ингээд яриа авч яхад одоо яг тэр уран бүтээлч ах эгч нар маань ирж яхад яг тэр үед одоо ингээд өнөөдөр юм шиг санагдчихсан. Одоо ингээд бодохдоор тухайн үед чинь нөгөө химнэл телесэтгүүл үздэг телесэтгүүл гээд их гоё нэвтрүүлэг гардаг байлаа. Залуучууд руу чиглэсэн. Тэгээ байгалагч маань хөтэлдэг байсан. Байгалагч маань өөрөө гоё биетэй, загвар өмсөвч тэгээд ингээд entertainment одоо анхны одоо нэвтрүүлгүүдийн нэг л байлаа л да. Манай химнэл маш олон үзэгчдтэй байсан. Тэгээд химнэл телесэтгүүл ихвчлэн одоо нэг олонний танил хүмүүс те уран бүтээлчд ч юм уу те яг иймэр дуу хүмүүс ихвчлэн ордог байжгаад сүүлдээ одоо ер нь ямар ч төрлийн зочоор боломжтой нэвтрүүлэг юмаа гэдэг удирдлагуудтайгаа ярилцаад амралтын өдрүүдээр цацалт эхэлжсэн. Хамгийн анх тэр би даасан нэвтрүүлгийг те аль хэзээний олонд танигдсан тэр нэвтрүүлгүүдийг одоо мундаг ихчээсээ аваад надад дахиад айц төрж байгаа байхгүй би чадах болов гэл те. Үгүй чаднаа гэл. Тэгэл хийсэн л дээ маш олон дугаарыг химнэл нэвтрүүлгийг хийж хагаад бид нар өөрсдөө ингэсэн унгайстай нэвтрүүлэгтэй болёо тий өглөө хөтөлбөртэй болъё гэд одоо нөгөө тухай телевизүүд чинь нөгөө стандарт тавиад хүүхдийн нэвтрүүлэг өглөө хөтөлбөр боловсрал эрүүл мэнд байх хэрэгтэй гэдэг ингээд чиглэл өгөө тэр стандартаа барих хэрэгтэй аль нэг нь их байж аль нэг нь бага байх ёсгүй гэдэг стандартыг тавьж гэлж ирсэн үе за тэрийгээ ч гэсэн манай телевиз маш хурдан баримталж гэлсэн л дээ 100 гэдэг хүүхдийн нэвтрүүлэг анх санаачлаад багийнхантайгаа найруулагчтайгаа зураглаач нартайгаа ярилцаад 100 гэдэг нэрийг хүүхдийн нэвтрүүлэгтээ өгөөд нэвтрүүлэгт гарлаа хүүхдийн нэвтрүүлгээ биччихлээ ирээд 100 гэдэг ингээд нэг юм дүртэй манай хүүхдийн нэвтрүүлэг маань тэгээ би нэг хуруугаа оруулчаад ерөөсөө миний энэ ингэж л ордог л байлаа л да ингэж орчоод хоёр гар миний чи хуруу чи ингээд нэг богинохон болохоор нөгөө нэг хөл гар руу нь орохгүй штэ тэгээ бүр ингээд заримдаа ингээд миний хуруу татаад байгаа юм чи угаасаа амар хэцүү тэгтээ дуусах хэвээр бүр ингээд хуруугаа ингээд татчихсан ч дуусна өөрөөр хэлбэл тэрний яаж нэглээ нөгөө хүүхдтэйгээ хөдөлгөөд би наандуу оруулаад байгаа байхгүй хүүхдийн ингээд нөгөө хүүхдтэй ч юм уу те үлгэрт би дуу оруулж эхэлж байгаа 3-аас 4 дүрттэй дүрт би ингээд дуу оруулаад одоогийн захирал энх хоёрын захирал маань надтай холбогдоод би тийм телевизтэй буцаж ирэхтэй бас гоё юмсан. Тэгэд яагаад вэ гэхээр би ч нөгөө нэг хариуцлагатай нийгмийн төлөө гэдэг уриатаагаар нь телевизэд төсөлж байгаа шүү дээ. За тэгээ тийм телевиз дээр ирсэн чинь маш олон юм өөрчлөгдсөн юмсан. Тэгэд вау ямар гоё юм бэ гэл тээж өөрчлөгдөж шинжлэгдсэн юм маш их байгаа байхгүй юу. Наа захирч өөрөөс нь манай салбарын юм болохоор бас бидэртээ маш ойр шүү дээ тий. Тэгэл яг өрөөнд нь ороод ярьж байхдаа нэг одоо хөгжилтэй юм уу. Тийм телевизтэй буцаж орох гээд юу гарч байгаа мэн гэж би судалж байгаа шүү дээ. Сэтгүүл чинь тийм байна. Хин хоолоо уншиж чинь тий ямар нэвтрүүлгүүд гарч ийн гэл нэг гоё хоолоо яваад байна. Маш гоё хоолоо. Би ч нөгөө өөрөө хоолоо уншдаг хүн болохоор хүний хоолойг бас маш сайн сонсдог болч тийм шүү дээ.
айгүй дайггүй хоолойтой охин байна л гэж бодчихвол за заавал асуунаа гэж бодчихвол захирлын өрөөнд орол. Захирлаа энэ манад нэг гоё хоолойтой охин байна гэсэн чи. За гэсэн чи. Энийг хараа энэ хиний хоолой байна гэсэн чи захирлаа өдөрсөн гэл чи өмөлцөж чинь. Яасан гэл сэнстэй айгүй гоё хоолойтой охин байна гэл охин л гэж бодоод гэсэн чи захирал биш дээ гэж байгаа хгүй манай яг захирал. Тэгээ захирал маань өөрөө бас маш гоё юмшдаг. Тэгээд амар бүтээлч сэтгэлгээтэй. Тэгээд ер нь бол хэдүүлээ ийм юм ингэж сэдья, ийм юм ингэж хийя гэд байнга бидэртээ одоо уялдаа холбоотой ажиллаад тий байнга бас дэмжиж идэг. Тэгээ ийм гоё бас удирдлага байгаад тий сүүлийн одоо 2 жил гарны хугацаанд 3 жилийн хугацаанд тий ингээд харахад ингээд урт хугацаа ч юм шиг хэрнээ энэ том шинжилэлтийг хийхэд бас бага хугацаа ахгүй юу? Техниктэй одоо юу гэдгийг орон зай дээрээс нь одоо офис те ажилчдын 5 дух те өнгө дүрс гэд бүгдийг нь шинжилгээд одоо манай инхвайр захирал бол санаачлаад эргээд тухайн үед ажиллаж байсан уран бүтээлчд орж ирэхдээ бас бахархаад те үргэлжлүүлээд ямар гоё болсон юм манай телевиз ч ингэж ярих хэмжээнд байгаад бас ээгээ захиралдаа инхвайр захиралдаас талархаж байгаагаа бас илэрхийлмээр байгаа. Энэ сайхан мөрөөдлийг маань билүүлж өгсөн Танимт хөдөлвизийн удирдлага ялангуяа манай Наранбат захиралдаас талархлаа илэрхийлмээр байна. Илэрхийлэхгүй байх аргагүй ийм мундаг хүн шүү та минь. Тэгээд мэдээж хэрэг одоо бас үргэлжлүүлээд ингээд энэ сайхан өнгө төрхийг бүрдүүлж яваа инхвайр захиралдаа бас таньда талархъя. За мэдээж хэрэг одоо би бүр яг энэ завшааныг ашиглаад би найруулагч Баатар хүү ахтаас маш их баярлаж явдгаас илэрхийлмээр байна. Яагаад гэвэл одоо ахтайгаа би энэ сайхан нэвтрүүлгийг хийх боломж олдоод ингээд явж байгаа маань миний хувьд маш нэр хүндийн ажил юм. Тэгээд таньдаас маш их баярлалаа шүү. Тэгээд мэдээж баярлаж явдаг хүмүүс тийм телевизийн бүх уран бүтээлчид ах эгч нар маань. Тэгэхээр тухайд ажиллаж байсан уран бүтээлчид за мөн яг одоо ажиллаж байгаа хамт ажиллаж байгаа сэжигнсэн сайхан залуучуудаа бас баярын мэндийг хүргье. Мэдээж хэрэг үзэгч олон та бүхэндээ Танимт хөдөлвизийн 20 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргэж байна. Яг энэ чинь нөгөө уран бүтээлч ажил гэж бас нэлээд өөр. Одоо нэвтрүүлгийг хийн ялангуяа зохиолоо бичнэ гэж бас нэлээд адармат ажил болохоор маш олон номуудаа уншина. Тэгээд уншсан номуудаа цэгцлэн, тархиндаа бодно, нэвтрүүлгийн зохиол болгож өөрчилнө. Одоо хүний тархийг одоо 4 хааж болдог бол зүүн тархиндаа номуудаа уншаад, баруун тархиндаа тэрийг зохиол болгон конверт хийгээд, урд тархиараа одоо жишээ нь график төрсөө бодоод, тэгээд хойд тархиараа жинхэнэ яаж хийх, ямар одоо өнгө аясаар дуу оруулалт хийх үү гэдгээ бодоол. Тэгэл ерөнхийдөө явна л та. 1996 оны зуны дэлгэр сайхан тэр нэгэн өдөр хөлтөө болгоно гүйлдэж замаар машин автобус явахгүй хотын гудамж нам гүн байдаг байлаа. Энэ үед Монгол улсад ерөнхий сайдгүй хэвээр байсан тул даагаан болд гэж ирхмийг ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг нэрийг нөхтөл ерөнхийлөгч багванд буцаачлаа. Тэгэхээр нэгдгээ өглөө бүтсэнгүй, 2 өглөө бас бүтсэнгүй, 3 өглөө дахин бүтсэнгүй, 4 өглөө дөрөвдгөө бүтсэнгүй, 5 өглөө дахиад л бүтсэнгүй. 6 дахь өглөө бүтлгүүцээр л. Яа хэцүү ч юмаад. 7 дахь өглөө дуус дахиад буцагдчихлаа. Хорвоочи. Ган болдын зовлонд цадах болоогүй юу? Хэмээн тунгалаг тамир кинон дээр гардаг лугаа адил бас л цуцшгүй, уйггүй оролцсон байгааз. Ийхүү даагаан болд гэдэг хүн нь Монголын дөхөнд хамгийн олон удаа ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнээр тодорсон байдаг. Гэхдээ бүхэл бүтэн 7 удаа өөрийг нь ерөнхий сайдад нэр дэвшүүлээд тэгээд 7 удаа үгүй гэсэн хариу сонсох тэр мэдрэмж ямар байсан бол? Ерөнхий сайдыг томилж чадахгүй улс төрийн хямралын энэ үед 1998 оны 10 дугаар сарын 2-нд Санжаас өрнгийн зориг бусдын гарт хэцгийгээр амиа алдав. Бүх нийтийн гашуудал зарлаж, түүнтэй саллах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж байлаа. Өглөө 9 цаг гэж ажилдаа ирээд орой 6 цагийн хооронд бас болчтой ажил биш. Уран бүтээлч бас нэлээд өөр. Шүн бас нойргүй суун, шүн суун, харанхуйд суун, кино үзүүлэнгууд орон, дуу сонсуулангууд орон. Ер нь тиймэрхүү л ажил. Тэгэхээр би яг л одоо нөгөө бусад уран бүтээлч түмнийхээ жишгээр л юм яваал хөнгөж болгож болсон да. Монгол газар дээр
хүн бол төрнө гэдэг бол Бурхны том тийм даалт багтаалсан би. Сэвдэг сумын урдалтаа сонголоо. Төрс өдөр байхад явах өдөр байдаг бах. Тэр зур амьдрах хугацаанд ямар нэгэн хэмжээгээр ажил хийж хоол идэх байдаг бах. Тэгээ би мөр үйж ийм хоол идэх ийм хөвтэй бол төрсөн багтаад санагдав. Гой нэвтрүүлгүүд байдаг ш цаанаасаа л бүр ингээд нэг монтажлахлаар ингээд урамтай. Тий. Тэгэл бас заримдаа бас залхуутай юм бас байна. Тэгтэл тэгэл ажил юм ч өгөөсөө тэгэл хийн. Ингээл шууд л ингээл айгу дорхноо гарчдаг юм байдаг шүү дээ. Тэр бол бас нэг тийм сонин тохиолдол бүрдэл ингээл их хөвтэйхэн болчдөг. Зарим юмнууд бас ингээл ухаалаа тэгэл цаг хугацаатай юм чинь тэгэл дуусна. Дуусгаасаа өмнө бас тэр чинь ингээл хүмүүст үзүүлнэ шүү дээ. За ингээд ингэж ингээл санал бодлоо бид нар солилцоол ингээл дандаа л хамтын байдаг учраас бид гэж л явна шүү дээ. Бид л хийдэг. Бид нэр угаасаа ийм болж байна, тийм болж байгаа зураглаач нар маань ирнэ үзэл за одоо юу болж байна, яаж байна гэж найруулагчд маань ирэл үздэг. Тэгэл найруулагч нь одоо ямар одоо нууд дээр шинжилгээх үү, яах вэ, энэ болж байна, энэ болохгүй нэ гэж ингээл дор засаал ингээл явдаг. Эцсийн бүтээгдэхүүн болохоор хамтын багийн одоо ажиллагаа байна шүү дээ. Тэр ч одоо редактор текстээ бичиж гэн гоё тайлбар бичиж гэн тэ зураглаачтай маань өнгө гэрэл сүдрээд харуулж авсан тэр гоё дүрсүүдийг яаж хаана гоё яаж бөхөө тийм ээ. Тэр бол бас хүн хөдөлмөр шүү дээ. Ер нь бол ингээл өдөө одоо хөрч гадаа гандаж хүүтэнд ингээл байж байгаад ирсэн зураглаачтай хаан тэр хайрын сайхан балгаануудыг бүгднийг үзэл ингээл аль болох шүүж байгаа л юм хийвэл бас гоё үйдэх юм ер нь. Нөгөөдөл нь ч гэсэн дараа нь үзчихэл хэлдэг байхгүй. Яг л энийг оруулсан байна да, зөв газар л байх шиг байна да гэдэг ч юм те. Ингээл урамтай байдаг бахал та. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ, та бүхэндээ 2026 оны цоошин мэдлэг подкаст дугаараараа уулзаж байна. За энэ удаагийнхаа дугаарын сэдв маань үзэсгэлэнт Франц улс гэсэн сэдвтэй байгаа. За маш олон сонирхолтой сэдвээр та бүхнийгээ уулзуулж энэ гоё энэхүү яриагаа хүргэх болно. Ингээд танин мэдгүй TM телевизээр туутахгүй хүлээж авч үзээрэй. За тэгээд танин мэдгүй телевиз гэдэг бол танин мэдгүй гэдэг бол маш гоё үг. Тэгээ би ажлаа хүлээж аваад дахиад энэ танин мэдгүй гэдэг үгийг ребрандинг хийх явцдаа танин мэдгүй гэдэг үгийг дахиад судалсан. Мэдээж өмнөх үеийн удирдлагууд маш их судалж, маш их бодож энэ нэрийг өгсөн байгаа. Гэтэл би дахиад энэ нэрийг судалсан. Тэгээ ингээ олон хэл дээр судлаад үзэхээр танин мэдгүй гэдэг үг орчуулагдахаараа мэдлэг гэдэг үгээр л гарч ирдэг. Тэр мэдлэг гэдэг бол маш гоё үг. Мэдлэг гэдэг үг нь өөрөө юм цөм үг. Их хэлний цөм үгтэй адилхан тийм цөм үг. Мэдлэгээс одоо боловсрал, тууршлага одоо бусад бүх одоо зүйлс ингэж салбарчлан гарсан байдаг. Тийм учраас бид нар энэ гоё нэрээ TM гэдэг товчлолоор биш танин мэдгүй гэдэг бүтэн агуулгаар нь одоо үзэгчдэд хүргье гэдэг логогоо илүү одоо бүтэн нэрээр нь авч явж байгаа сүүлийн жилүүдэд. За тэгээд энэ танин мэдгүй гэдэг гоё брендийг хөгжүүлэхийн тулд бид нар дахиад бид нарт ийм шинэ ураа тий шинэ бодлого зорилгоо дахиад шинээр шинжилж ингэж тодорхойлох тийм шаардлага гарч эхэлсэн. Тэгээ бид алсын хараагаа оюунлаг нийгмийг бүтээн. За эрхэм зорилгоо нийтийн мэдлэг, нийгмийн баялаг, үнэт зүйлсээ бол мэдлэг бол хүч. Оюуныг тэтгэж мэдлэг түгээн урайнд ороод бол илүү одоо хүмүүсийн оюунд хөрөнгө оруулах, мэдлэгийг тэлэх тийм төрлийн нэвтрүүлгүүд, танин мэдгүй нэвтрүүлгүүд төлхөө явж байгаа. Тэгээд цаашин логотой боллоо, цаашин өнгө аястай боллоо. Бүх маа ерөнхийдөө шинжилээд яг л сэргэн мадалтын үйлүүгээл яг орж ирчихсэн гэсэн үг л дээ. Тэгээд одоо ингээд бодох нэ бас 20 жилийн түүхтэй TM телевизийнхээ яг 18 насныхаа нь ой дээр ороод тэгээд энэ шинжилгэлийн үйл хэрэгт нь орцсонд одоо хүртэл баяртай байд. Одоо ингээд яг 20 болтгүй 20 насны дээр нэрчээд явж байна. Hugo Boss ирчүүдэд мэдрэмжтэй, өөртөө ихтэй зарчимж үргэлж ялахыг хүсдэг, ялалт байгуулдаг дүр төрх, хандлагыг бүрдүүлж өгч чаддаг, үгээр илэрхийлэх боломжгүй, үндэс нь нэр төрийн баталгаа болдог гайхалтай брэнд юм.
Хамтдаа бүтээсэн 20 жилийн хугацаанд бид нар маш олон гоё нэвтрүүлэг идэв хэлсэн түрэн хэлсэн танил хүн, бидний нэг бүтээл төрх агшин, наадмын хямар, нээлттэй сэдв, хариуцлагатай нийгэм, Монголоо шинжлэх, хэмнэл, тоон хүрд, Next 126, за иргэний эндэр, Real Politalk, Продоктор гэл маш олон нэвтрүүлгүүдийг бид нар 120 гаруй нэвтрүүлгүүд хийсэн байна. Сайн бацхан үзэгчтэй танигдгал үзээсээ та бүхэндээ Продоктор нэвтрүүлгийн шин дугаар үзэгч та бүхэнд хүргэж байна. Шүд хэрхэн яагаад үүддэг талаараас яриагаа эхлэе гэж бодож байна. Шинээр одоо хөгжлийн загвар, брэнд тренд, урлагийн авгаа бүтээлүүд, дэлхийгээр аялах уу, за таны мэдхүйн цуврал контентууд гэд маш олон шинэ нэвтрүүлгүүдийг бид нар шинээр одоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд төрүүлсэн байгаа. За энэ дээр маш чадварлаг уран бүтээлчдтэй ажилдаг, маш сайн одоо багтай учраас би одоо яг бат найдвартай ингээд найдаж ажилдаг. Тухайлбал одоо манай мэдээний албаны дарга бол эрх зүйч мэргэжилтэй, дээрээс нь улс төр судлаач мэргэжилтэй ийм хүн байгаа. За тийм учраас мэдээний алба бол нэг мэдээний засагтай холбоотой мэдээ сурвалжлагууд их ордог учраас одоо яг мэдээний албыг удирдан зохион байгуулж ажиллахад энэ мэргэжлийн онцлог нь бас их тусдаг хүн болж байгаа. Манай захирал яг надад хэлжсэн аахгүй ингээд шин баг бүрдүүлж байгаа. Дээрээс нь яг 20 жил дээр таарж байгаа учраас эргээ дараагийн 20 жилийг бичлцэх ийм хүмүүсийг ер нь бол авч байгаа шүү гэж хэлжсэн. Тэгэхээр энэ миний хувьд ч гэсэн мэдээний албаны дараагаар дээрээс нь энэ телевизийн нүүр царай болж байгаагийнхаа хувьд бас тийм маш их хариуцлага эргээд тэр 20 жилийнх нь суурийг нь тавьж байгаадаа бас маш их баяртай байгаа. Тэгэнгүүт яг тэр хүмүүс өмнө нь ирээд ярьсан байгаа хүмүүсийн хувьд болохоор аль хэзээ түүхээ бичээд гараа явцмаа. Тэгвэл миний хувьд болохоор одоо бичиж байгаа гэдэг утгаараа энэ дараагийн 20 жилийн үнд суурийг тавьж байгаа гэдэг утгаараа нэлээд хариуцлагатай, хариуцлага өндөртэй таны мэд хэлхийзийг цаашид хөгжүүлэх бас энэ суурийг тавьж байгаадаа бол маш их баяртай байгаа. Яг миний хүлээж авсан яг мэдээний хөтөлбөр бол дэлхийдээ яг бас яг тодорхой хэмжээгээр яг мэдээллийн яг таны мэдхийн чиглэлийн юмнууд бас жоохон бага зэрэгээр хомигдсон байсан. Тэнгүүд одоогийн байдлаараа яг одоо яг чинь 20 жил дахиад эхэлж байгаа энэ цаг мөч дээр илүү таны мэдхийн чиглэлийн мэдээний хөтөлбөртөө илүү бас агуулъя. Тэр булангуудыг бас оруулж өгье гэдэг байдлаар бол ер нь бол ажиллаж байгаа. Жишээлх юм бол за зах зээлийн мэдээнүүд ингээд зах зээл эдийн засаг улс төрийн мэдээ явж байгаа ч гэсэндээ хажуугаар нь одоо урлаг соёл те тансаг зах зээлч гэдэг юм эсвэл ингээд технологийн дэвшил автын болон гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар иргэдийг бас ингэж мэдлэгжүүлэхэд бол төлөвлөгөө анхаарах төлөвлөгөөтэй бол ажиллаж байгаа. За ингээд таны мэд хөдөлгөөзийг үздэг үзэгч та бүхэндээ 20 жилийн баярын мэнд хүргэе. За дээрээс нь хамт ажилладаг уран бүтээлчид телевизийн байгууллагт ажиллаж байгаа гэдэг утгаараа бид бүгд бол уран бүтээлчид те хэдийн мэдээ гэж байгаа боловч гэсэндээ яг тэр хугацаанд бүтээл төрөөд ингээд гардаг. Тэгэхээр тэр утгаараа ер нь бүх уран бүтээлчтэй, сэтгүүлчтэй, хамтран ажилладаг бүх хүмүүстэй болон энэ 20 жилийн түүхийг бичлсэн бүх хүмүүстэй талархснаа илэрхийлье. Дээрээс нь 20 жилийн баярын мэнд хүргье. За манай найруулагч Баатараас зураач суурьтай. Дээрээс нь эвлүүлэг монтажны маш сайн найруулагч. Дээрээс нь манай ерөнхий найруулагч гэдэг утгаараа одоо телевизийн бүхий л одоо уран бүтээлрүүд рүү орж ажилладаг. За тэр танил хүн гэд хэлээд байгаа том том нэвтрүүлгүүдийг бол манай Баатар найруулагч хийдэг байгаа. Хийх зүйлийн талаар бодож, тархиндаа тунгааж, анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал байдаг. Хойд Америкийн 84 хотоор тоглолт хийсэн. Том цирк бол миний хувьд ерөөсөө хамгийн том тайз, хамгийн мөрөөдлийн цирк байсан ерөөсөө. Энэний чидэг гар дээрээ зогсож байгаа тийм байртай болсон гэдэг. Тэр хүмүүс гахаад гар дээрээ зогсож байгаа тийм байртай болсон. Одоо нэг гар дээр зогсолтоор одоо ингэж одоо өндөрлөө авч явж болт юм байна. 2006 оноос хойш ингээд 20 удаа ингээд 4 сарын 1 болсон байж шүү дээ. Одоо болох гэж байна те. Тэгээд бид нар ингээд жил болгон 4 сарын 1-нд басны дотроо чимээгүй хүн шиг бас дүгнэлт хийдэг байхгүй юу? Хүн болгон л тэгж боддог баг. Тэгэхээр юу өөрчлөгдсөн бай, яасан бай гэл ингээл тэ.
За Монгол улсын даяар мэргэн цэний бас өхөө байна. Та бүхэндээ баяр наадны энд хүргье. Бас нэг том салбар байна шүү дээ. Одоо зургийн салбар те зураачдыг ингэж онцолж оруулсан юм нэвтрүүлэг хийя гэд тэгээд анхлан санаачилсан улсууд нь бол одоо манай ихэнх үеийн уран бүтээлчд байдаг. Амар баясгалан хичээс авахлаад ингээд зураглаач зураг бас ярилцж байгаа. Тэгээд найруулагчд бас ярилцж байгаа энэ нэвтрүүлгийг бас санаачилж хийжсэн. Бүтээл төрөх агшин шууд нэвтрүүлгийн маань ээлжид дугаар эхэлж байна. Тэгэд энэ нэвтрүүлгийг ер нь бол ерөөхдөө бол цааш нь өргөжлөж ингэж хийж авч явсан л да. Манай уран бүтээлчд зарим нь бол гарах нь гараад орох нь ороод тэгээд ингээд цааш нь авч явахаас өөр аргагүй болсон. Би ер нь л орсноос хойш тэгэл монтажийг хийдэг байсан учраас тэгэл эхлээл зурганд нь явдаг болол тэгэл сүлдээ зочноо болдог болол тэ. Тэгэл ингээл хариуцж хийхээр болсон. Бүтээл төрх агшин нэвтрүүлэг эхлэж байна. Би Contemporary Art Gallery-ийн 5 жилийн ойд зориулсан Яг адын өдөр зураач ихтэй бол маш хурц тод. Ерөөсөө ийм жижигхэн ийм голон жижигхэн ийм шилэн тасдууд. Зураач гэдэг чинь зөвхөн нэг зураг зураад идэх юм биш. Тэр нийгэм яаж хөгжин тэрүүнээс алхмын өмнө явж явах ёстой юм уран бүтээлч олсоо. Бүтээл төрх агшин хэмээх Монгол улсын одоо уран зураачдын цорын ганц супер сайхан нэвтрүүлгийг Баатархыг энэхүү дайснаас албасаар өрье. Яг хүний нүдэн дээр ингээд нэг бүтээл төрчгөд ч юм бас их гоё хүлээж авна шүү дээ тийм ээ. Тэгээд энэ дүрслэл урлагт хайртай болох, энэ дүрслэл урлагийг ойлгож мэдрэхэд нь бас чухал төлөө үзүүлж байгаа байхгүй юм чинь бас гинт ингээд энэ бүтээл чинь төрчдөг юм аа тий. Маш олон судалгаа хийдэг, маш олон одоо 10 одоо байгалийн зураач гэхэд ч одоо ингээл өөртөө байгалийн зурагт 100 хавар намартаа ингээд хээр дадлагт яваал ингээл ленер гэх юм уу да тий хэрийн дадлагт яваал ингээл зураал ирээл ингээл уран бүтээлч болгон ч шууд тийм авьяастай хүмүүс бас биш шүү дээ. Дандаа хөдөлмөрийн ард дээрээс маш мундаг том зураач нар төрсэн байдаг. Маш хөдөлмөр байдаг учраас энийг бас зөвхөн ойлгуулахын тулд бас чадхатаараа л хийдэг байсан. Тэгэхээр эхнээс нь дуустал үзүүлж байна гэдэг нь энэ уран бүтээлч ямар чадвартай гэдгийг шууд харуулчих нэгт. Хоёрд энэ бодитоор ингээд хийгээд үзүүлж байна гэдэг чинь тэр хүний бас ирээдүйд бас нөлөөлж байгаа шүү дээ биз дээ. Үзэгчдэд таниулж байна бид нар. Тэр нэг чухал тийм байсан учраас бас тэрийгээ бас одоо ч гэсэн авч явдаг нэрнийхээ утгач бас энэ байгаа шүү дээ. Телевизч өөрөө дандаа л олон нийтийн өмнө байдаг. Айгүй шудраг хөнгөлт үзүүлэхгүйгээр л дүнгээ тавьдаг байхгүй. Монголын шинэ телевиз TM-с өнөөдрийн асартын зунжлыг шууд дамжуулж байна. Өдөршлийн зэрэглэлгийн найруулагчаа яа! Хоёр гараа зэрэг алгаад ашиг нэгэн зэрэг. Хамт олонтойгоо ингээд бас зөндөө улсууд байж байна. Залуучууд маань бас байна. Итгэл даалгах, тэ? Итгэл төрүүлсэн юм цаашдаа ирээдүйд хамтарч ажиллахад бэлэн юм бас
баг бүрэлдэхүүн бас сүүлийн хэдэн жил бас өрөлдөж байна. Их хоёр захирал маань ирлээ. Тэгээд цаашдаа их гоё болох байхаа л гэж бодож байна. За манай нэвтрүүлгийн албаны дарга байсан одоо ерөнхий продюсераар ажиллаж байгаа Дүлгөө маань бас одоо сүүлд гарсан энэ шинэ нэвтрүүлгүүдийг хийж байгаа. Тэр хөгжлийн загвар, брэнд, тренд, дэлхийгээр аялгау, хоолны урлаг гэх мэт гоё нэвтрүүлгүүдийг хийж байгаа. Хувцас загварын урлагийн бүтээлийг ойлгох, мэдрэх, төсөөлөх, эргцүүлэх, урлах, таниулах гэдэг нь тэр чигээрээ нарийн торгон мэдрэмж шаардсан бас өөр юм болоод өрөөлийн ажиглалт анзааргаар бүтдэг урлаг. Ерхий продюсер маань бас ингээд Швейцарт 10 жилээ төгсөөд дараа нь Францад их сургуулаа төгссөн. За улс төр судлаач, түүхийн ухааны доктор, олон номын зохиолч, ийм редактораар ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд телевизэн салбарт бас зохиолч редактор бас өөрөө эвлүүлгээ хийдэг гэдгээрээ давуу талтай. Ийм одоо чадварлаг болсон хүчинтэй хамтарч ажилладаг. Танин мэдгүй телевиз үзүүлж байна. Соёл иргэншлийн үүрийн гэгээнээс өдийг хүртэл бидний бишрэн харж шагшин магтаж ирсэн урлагийн аавга бүтээлүүд хэрхэн мэдлэв? Тэдний бүтээлүүд хэрхэн харанхуйг гэрэлтүүлж, сэтгэлгээний хувьсгалыг өрнүүлж, өнөөгийн биднийг бүтээв. Гайхамшигыг бүтээсэн эрхмүүд үнэхээр сууд байв уу? Эсвэл цаг үеийн тэднийг сууд уран бүтээлчд болов уу? Таны урлагийн тань мэдхүйд зориулав. За таны мэдхүйд телевизийн ерхий продюсер, креатив продюсер Дүлгөн та бүхэнтэй хэмжилж байна. Суурь мэргэжил бол ерөнхийдөө судлаач, түүхч мэргэжилтэй. Тэг би ч анх ерөнхийдөө 10 жилийн Франц төгсөөд тэгээд тэнцэнэ бакалавр, мастер тэгээд нэг доктор ажиллаж явж байгаад 2019 оноос хойш ерөнхийдөө Монголд ирээд суурьшсан. Тэг яг миний суурь боловсрол буюу энэ судалгаа энэ түүх олон харилцааны чиглэлчин болохоор ерөнхийдөө нэлээд өөр салбарын юм болохоор хамгийн анх номын салбарт ажиллаж ирсэн. Номын салбар буюу publishing салбарт ажиллаж байгаад тэгээд сүүлдээ publishing салбарт ажиллаж ирсэн агуулга visual болохыг буюу телевизийн контент, YouTube контент болохыг гэсэн одоо мөрөөдөлт автаад 2021 онд телевизийн салбар руу хамгийн анх карьер эхэлж байлаа гэж. Яг энэ чиглэлээр 10 жил ерөнхийдөө ажиллаж байгаа. Тэгээ сүүлдээ яалтчгүй техник технологи хөгжөөд, YouTube хөгжөөд, телевизийн ингээд explained контентууд хөгжөөд тэгээ бүх одоо 10 гаруй жил хийжсэн ажлуудаа яалтгүй visual байдлаар болгохыг гэсэн үгс сонирхол байсан. Тэгээ тэрэндээ бол агуулга бэлтэн, тэгээ график дүрсээ бэлтэн, бүх юм бэлтэж байгаа л нийлүү телевизийн контент болгоод тэрийг олонний илүү ойлгомжтой энгийн байдлаар хүргэе гэж бодсон байна. Ягаад тэгэхээр чинь бас философийн асуудлууд, энэ антропологи, этнологи, тэгээд энэ улс төрийн шинжилгээ ухааны асуудлуудыг чинь бас нэлээд энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлахгүй болвол бас цаанаа нэлээд нарийн үг хэллэг нэр томьёотой асуудлууд. Тэгээ анх таны мэд төлөвлөс орж ирээд хамгийн анхны хийж эхэлсэн нэвтрүүлэг бол дуусаагүй дүү гэсэн нэвтрүүлэг юм байна. Тэр нь болохоор Монголын улс төрийн түүх буюу 1990-ад оноос өдийг хүртэлх бүх Монголын улс төрийн нийгмийн түүхийг өнөөгийн залуучууд зориулсан байдлаар энгийн ойлгомжтой үг хэллэгээр илүү хийх гэж оролдоод энийг бол олон жилийн хугацаанд бодож мөрөөдөж байгаа. Тэгээ яг 2023 оны өвлөөс эхэлж биелэлээ болсон гэсэн үг. Тийм телевизд орж ирснээс хойш. Үүнээс гадна бас урлагийн агаа бүтээлүүд, тэгээд бизнесийн ноён оргилууд, за тэгээд өөрч бас нэлээд байвал нэлээд олон юм байгаа бас. 2023 оны 11 сард санаж байна. Тэгээд надад нэг санал ирээд тэгээ би чинь бас одоо тухайн ингээ тийм телевиз удирдлагуудтай уулзаад тэгээ миний зорилго тэгээ тухайн үеийн тийм телевиз удирдлагуудын зорилго хоорондоо нэгтээд тэгээ цааш нь өнгө төрхөтэй болъё, логогоо солиё, илүү таны мэдхгүй тал руугаа илүү оръё. Гэхдээ тэрийг илүү түүх, шинжлэх ухаан, за тэгээ түүх дундаа бас одоо монголчуудын түүх, 13 дугаар зууны түүх, 20 дугаар зууны түүх ч гэдэг юм ингээд маш нарийн сэдвэр рүү одоо системчилсэн байдлаар ороод тэгээд ажиллаад явсан байна. Тэгвэл Европт нүүрлсэн харанхуй үеийг хэрхэн эртний соёл иргэншлүүд, исламын ертөнц болон
монголчуудын үлдээсэн өв гэрэлтүүлж, цэрэг мандалтын үеийг эхлүүлж, хүн төрөлхтний оюун санааг хэрхэн хонхны дуугаар сэрээж өртөөлөнгөн цуриацаар өнөөдрийн биднийг бүтээв. Энэ бол хүний гараар бүтсэн урлагийн агуу бүтээлүүдийн товч түүх. Соёл иргэншлийн үүрийн гэгээнээс өнөөдрийг хүртэлх дэлхийн товч түүх. Цаг хугацааны товчхон аялал. Олон нэвтрүүлгүүд хийсэн гэж ярьсан. Тэгээд энэ урлагийн агаа бүтээлүүд гэсэн нэвтрүүлгийг онцлмаар байгаа. Ягаад гэвэл энэ нэвтрүүлгийг анх захирал бит хоёр хоорондоо ярилцж байгаад тэгээд энийг одоо шууд гаргаад эхлэе гэд бодсон. Тэгээд гарахтаа болохоо шууд за гаргая гэж шууд хийгээд эхлэхгүй ч юм уу олон сарын судалгаа явна. Дээр нь бас одоо нэлээд олон дүүн шинжилгээ явна. Тэгээд чинь болохоор урлагийн агаа бүтээл гэдэг чинь болохоор хүн төрөлхтний одоо соёл иргэншлийн түүх гэсэн юм. Яг тэгэхээр урлаг гэдэг чинь дан ганц уран зураг баримл биш чинь бас ном зохиол орно, яруу найраг орно, хөгжим. Одоо миний урд байгаа одоо энэ цайны савч гэсэн бас одоо хүний одоо агаа бүтээл гэсэн үг. Тэгэхээр хамгийн анхны хүн төрөлхтөн анх үүссэд соёл иргэншлийн хамгийн анхны одоо энэ соёл иргэншлийн үлгийн нутаг гэх юм уу та. Одоо энэ Месопотам, Бабилоноос эхлээд Эртний Ром, Грек. За тэгээд дундад зуун цэрэг мандалтын үе, хувьсгалын эрен үе, тэгээд неоклассик эрен үе, барак үе гэдэг айгүй олон дугаарууд ирнэ явсан. Тэгээд тухайн үед чинь энийг 7 хоног болгон энэ дугааруудаа ерөнхийдөө үзэгчдэд бэлэг барьдаг байсан гэсэн үг. За одоо нэг ангийн гараж дуслаа. За нэг юм уу 2 хоног амарлаа. Тэгээд шууд дараагийн анги руу нөрдөг. Романтизмын үеэр дууссан байна. Тэгээд тэрний дараа нэлээд олон дугаар хийн. Монголын уран зураг, Монголын урлагийн төврөөж орно гэсэн үг. Манай хамт олон манай уран бүтээлчдийн баг та бүхэндээ ингээд 7 хоног болгон цааш нь гой контентуудаар бэлэг барьж байгаа шүү гэж энэ ташрамд хэлэхэд. Мэдээж бизнесийн өрсөлдөгчд ч бие биедээ хэрэгтэй байж хамтарч тусалж болдог гэдгийг харуулсан хамгийн тод жишээ болсон юм. За манай инженер байна. Манай инженер Идэрж Авхлан бас салбартаа танигдсан. Маш олон жил одоо телевизийн салбарт инженер хийсэн ийм туршлагатай одоо инженерийн болоод одоо компьютер техникийн мэрэгчлээ ийм чадварлаг болсон хүчин байгаа. Сүхбаатар аймгийн Асгад сумын түүхт 100 жилийн ой. Та бүхэн Дэнч хотод л сайхан наадарай. За бид сүүлийн 2 жилд төлөвлөгөөгөө эфирээс эхлээд өөрчлөхөөр шийдсэн. Эфирийн гаралт яг үзэгчд хүрэж байгаа хэсгээс эхлээд 100% 4K шилжихэд бэлэн байхаар шийдэж шинжилгээ хөгжүүлэлтээ хийсэн байгаа. 4K систем шилжснээр телевизийн гаралт үзэгчдэд хүрж байгаа байдал маань уран бүтээлчдийн маань хийсэн уран бүтээл маань үзэгчдэд илүү тодоор сонсголонтойгоор хүрдэг болсон гэж амбарт мэлхэр байна да. Техникээс гадна шинэ технологиг байгууллагт нэвтрүүлэгч нь уран бүтээлчдэд бас их том хөшүүрэг болж өгдөг, алхах уран зориг бас болж өгдөг. Эцсийн дүндээ бид нэр үзэгчтэй чанартай сайн уран бүтээл гаргахын тулд ажиллаж байна. Байгууллага маань бүх эдис эсэрэ гэсэн. Ер нь утгагүй Монгол улс маань 4K руу шилжинэ гэж яригдж байгаа. Энэний судалгаа хийгдээд эхэлсэн гээ явж байгаа энэ үед бид нар энийг яг орохт нь 4K руу шилжлээ гэд шилжсэн хойно за одоо бид нар 4K болохын тулд яах вэ гэж
ярих биш. Өмнө нь бид нар энийгээ бэлдээд яг тухайн цаг мөчтөө зэрэгцээд буюу төрүүлээд нэг алхам хийгээ явах нь зөв юм байна гэсэн үтнэс одоо ингэж явж байгаа. Тэгэхээр бүх хэсэг маань энэ системөө шилжиж манай телевизийн бүх гаралт хийгдэж байгаа бүх нэвтрүүлгүүд чанартай болноо л гэсэн үгтэй. За энэ багнууд маань надад үнэхээр одоо ажил явуулахад тус төхөн болж байна. За тэгээ манай залуу уран бүтээлчид, дунд үеийн уран бүтээлчид, ахмад үеийн уран бүтээлчид гэд бид нар ингээд уламжлал, шинжилгээг хослуулад ингээд өөрсдийнхээ одоо төвлөрсөн одоо өөрсдийнхөө онцлсан сэдвүүд дээр бол төвлөрч одоо танин мэдгүй мэдлэг мэдээлэл олгох тал дээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр танин мэдгүй телевиз маань бол мэдээж айгүй онцлогтой. Тэгээ нэрнээсээ л одоо ойлгомжтой танин мэдгүй гэдэг бол мэдлэг мэдээлэл түгээх зорилготой ийм агуулгыг одоо шингээсэн ийм нэртэй. Анх байгуулагдсан цагаас л танин мэдгүй телевиз маань танин мэдгүй гэдэг нэрийг авсан цагаас л одоо илүүтэй энд хүмүүсийг соён гэгэрүүлэх мэдлэг мэдээлэл түгээх тал дээр одоо бодлогоо тодорхойлж ажиллаж ирсэн. За би бас энэ ажлыг аваад яг л энэ л одоо нэрнийхээ хүрээнд бодлогоо тодорхойлсон. За илүүтэй бүр оюуныг тэтгэж мэдлэг түгээнэ гэдэг шинэ уриатаагаар илүү одоо танимтгүй гэдэг агуулга тодтогч энэ дээр одоо өөрийнх нь онцлог дээр төвлөрсөн бодлогыг хэрэгжүүлэе гэдэг ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Би одоо ажлынхандаа ингээд бид нар ингээд нийтийн хурлууд бас ингээд байн хийдэг. Тэгээ би яг тэр хурлууд дээр өөрийнхөө одоо уран бүтээлчдэд хамт олондоо юу гэж хэлдэг вэ гэвэл айлч телевиз манай өрсөлдөгч бишээ. Бид нар зүгээр өөрсдөө телевизүүд одоо ингэж өөрсдийнхөө онцлогоор л одоо ялгарх ёстой тий. Entertainment телевиз зөндөө байна тий. Шууд дамжуулалтаараа ялгарсан телевизүүд ч олон байна. За нэвтрүүлэг контентээр түлхүү үзэгчтэй татдаг телевизүүд ч байна. За тэгвэл бид нар яах вэ гэдэг дээр бид нар бодсон. Тэгээд танимтгүй телевиз болвол яг одоо тэр оюуныг тэтгэж мэдлэг түгээх урайн доор одоо нийгэмдээ соён гэгэрүүлэхтэй мэдлэг мэдээлэл түгээх тал дээр ажиллая. Бид нар бол онцлог давуу талаа л одоо тодруулж гаргаж ирээ. Өөрийнхөө бодлого зорилгот нийцсэн тэр контентуудыг үйлдвэрлэе, гаргая гэдэг ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Тэгээ сүүлийн үед бид нар тань мэдхүүн одоо мэдээлэл түгээх тал дээр бол илүү төвлөрч ажиллаж байна. Нэг хөгжилтэй юм ярихад нэг хэсэг өөрийнхөө утсыг байна 1945 гэдээ авдаг болсон юмсэн. Тэр бүр тэгтлээ одоо нэг юм ажилтаа ингээд орцсон байсан гэхүү. Анх 2010 онд 1945 тийм телевизийн тусгай дугаар оператороор анх ажилд орж илаа. Тухайн үед чинь манай 1945-д их тогтоох Ганч Миколо, Нэргүү, Баасан сүрэн гэд бид нар гид ажил ундардаг үе л. Тэгээд тухайн үед 1945 чинь тийм телевизийн урсдаг зар болон одоо өвгөн заруудыг авдаг байсан. Сонсогчд, үзэгчдэд дандаа юу мэдээлэл хүргэдэг. Бид нар чинь ерөөсөө юу хоол идэх завгүй. Одоо тухайн үед нэг хүний бараг 7-800 дуудлагатай. Тэр ч одоо тухайн үед маш их дуудлага байгаа байхгүй. Цусай зайгүй ингээл бид хэдий чинь кейборд ерөөсөө л ингээл тачигнаал. Ямар санда хүн орж ирснийг ч анзаарах завгүй. Тийм ажил ихтэй үе байсан. Ямар ч байсан л та бошгон шиг л зараа аваад дээшээ фирхан хариулагчд үгүй гээл ерөөсөө тиймэрхүү л ингээ процесс тухайн үед явагддаг гэсэн. Тэгээд телевизийн бас их айл бас ингэж ажил ингэж буйчинж байгаа, буцалж байгаа ийм юмд нэг орж үзхийг бас тухайн үед хүсдэг байсан. Тохироо бүрдээд эфирээр хариулагчийн хүндтэй ажлыг бас хийх болсондоо тухайн үед амар их баярлалдаг. Телевизийн уран бүтээлчдийн хийсэн уран бүтээл мэдээ энэ бүх контент энэ бүх бүтээлүүдийг эфирт гаргахад цаг хугацаа минут секунд алдалгүй гаргах нь одоо эфирийн хариулагчид гол чухал онцлог үүрэг. Энэ бол маш хариуцлагатай ажил. Тэгээ энэ сайхан мэргэжлэлээр ингээд одоо хүртэл ажиллаж байна. Маш их баяртай. Тийм телевизийнхаа бид нарыг сонгоо үздэг үзэгч нартай үе үе уран бүтээлчид арын албаныхан хичнээн зурагтаар гардгүй ч гэсэн бид нар бас айгүй олоолаа ингэж буцалж идэг болохоор тэр бүх хүмүүстэй бүгдэнд нь тийм телевизийн 20 жилийн баярын мэнд хүргье. Оюуныг тэтгэж мэдлэг түгээнэ гэсэн уриатаагаар ингээд цаашаа улам илүү шинэлэг юм бид нар та бүхэнд үзүүлэх болно. 20 жилийн өмнө л тийм телевизтэй
хамтраад манай ээж жагаар сур оригамигийн дагаад хийгэр гэдэг нэвтрүүлэг хийчихсэн байгаа 20 жилийн өмнө. Ер нь бол анх 11 настай, 12 настай хүүхэд тийм телевизтэй ажиллаж л байсан байна. Одоо 20 жилийн ойгоор тийм телевизтэй ажиллаж байна. Тэгээд яг бас гоё л түүх гэж бодоод байгаа шүү дээ. 20 жилийн өмнө телевиз байгуулагдахад яг тийм телевизтэй хамтраад нэвтрүүлэхэд оролцоод явж исэн байна. Одоо 20 жилийнхэн ойгоор энд ажиллаад хамт олонтойгоо цогсгож байна. Тийм энэ бол гоё л гэж бодож байна. Оройн цагаар нөгөө оройны шуудууд дээр би суугаад дагийг болохоор өдрөн суучаа. Би тэгээ шуудууд дээр оройр суучаал. Тэгээд ингээд хичээлийнхаа хажуугаар төгслөө тэгээ явж байсан. Яг 8 оноос бол яг ээлжинд ороод тухайн нөгөө дуу маань ээлжтэй. Ахсбтасэнгөө шуудтай явдаг байсан. Тэгээд анх ээлжинд орчихсон. Манай хоёр дууны найруулагч дагийг ч болохоор юу всэн гэдэг байхгүй юу? Би болохоор явсан гэж хэлдэг. Тэгээд нөгөө сая хуучууд бас ирээл ярьсан чинь яг нөгөө дагийг чи юу всэн гэж байгаа байхгүй юу? Нөгөө лид мэдчихээр болохоор анхаар мотор гэдэг тэгж эхэлдэг. Натуурч явхаар л яста нөгөө дуу бол шууд дамжуултан дээр дууны найруулга заавалчгүй явдаг. Тэгэл за эмэгтэй болохоор яг манай нөгөө зураглагаач нэг голцоо эрэхтэй хүмүүс үүдэг. Цаг үеийн дээр нөгөө нөхцлүүд чи одоо яг ингээд натуурч явах үстэй жинхэнэ яадаг байхгүй. Тэгэл бороотой ч өдөр майхан ч байна. Доотлон ингээд нэг ус мус туссан майхан чсэн битгэд нөгөө наадмын нэг шууд дамжуулт тэгээд нөгөө юу л натураар нэг явхад тэгэл тийм үеч таарна. Тэгэл тэр үед тэгээд тухайн үедээ хэцүүчсэн. Одоо дурсахаар гоё байдаг байхгүй юу. За үе үеийн тийм эмчүүдтэй баярын мэнд хүргэе. Мөн бидэнтэй хамт биднийг үздэг үзэгч та бүхэндээ ч бас баярын мэнд хүргье. Одоо хүсэл урам зориг бол маш ихээр авлаа. За би одоо яг тийм телевизийнхээ мэдээний албанд сэтгүүлчээр ажиллаж байна. За энэ хугацаанд бол маш олон төрлийн мэдээ сурвалжлагуудыг бас хийлээ. За тэгээд яг өөрийнхөө хэмжээнд бол ингээд бас олон сэдвүүдээр олон одоо нийгэм мэдээний засаг ч юм уу тэ эрүүл мэнд боловсрал за байгаль орчин гэдэг айгу олон чиглэлүүдээр ер нь ингээд бичиж байна. Манай телевизийн одоогийн ураа бол оюуныг тэтгэж мэдлэг түгэн. За энэ урааныхаа хүрээнд та бүхэндээ олон сонирхолтой мэдлэг түгээсэн нэвтрүүлгүүд, мэдээ сурвалжлагуудыг бас хүргэх болно. За ингээд үе үеийн ажилчид, албан хаагчид манай телевизтэй хамт байдаг тийм телевизээр оголдог бүхэндээ 20 жилийн баярын мэндийг хүргье. Танин мэдгүй буюу иргэдийг соён гэгээр л мэдлэгээр ингэж тэтгэх юм урайтай байдаг. Тийм учраас улс төр дээр хитрхи популизм ч гэдэг юм уу эсвэл хин нэгэн улс төрчийн үзэл бодлыг дамжуулахаас илүү яг энэ болоод байгаа процесс юу юм бэ? Иргэнд яг ямар хэрэгтэй юм бэ? Энэ мэдээллийг иргэн авч одоо мэдснээрээ ямар ашигтай юм бэ гэдэг талаар илүү хүргэхийг чиглэдэг ийм онцлогтой. Манай Танин мэдгүй телевиз ингээд үүсч хөгжөөд өнөөдрийн хүртэл ингээ 20 жилийн хугацааг бол тулсан байна. Үүний ингээ нэгэн жижигхэн хэсэгт нь ингээ эдис нь болоод байгаадаа би үнэхээр их баярлагдав. Тэгэхээр үе үе уран бүтээлчид за энэ телевизийг бүтээн байгуулахад оролцсон бүх хүмүүстэй болон хүмүүстэй удирдлагуудаа хамт олондоо бүгдэнд нь 20 жилийн баярын мэнд хүргэе. Бүгдэнд нь хайртай шүү. Би болохоор тийм телевизтэй одоо энэ жил 17 дахь жилдээ орж ийн ажиллаад тэгээд энэ хугацаанд гадаад мэдээ орчуулгын нэвтрүүлэг Deutsche Welle телевизийн орчуулгын нэвтрүүлгийг орчуулж байгаа. Тэгээд гадаад мэдээ орчуулгахдаа болохоор танин мэдгүй гэсэн телевизийнхаа бас ингээд ураатай холбоотойгоор нэртэй нь холбоотойгоор аль болох хүндгүүжтэй хэрэгтэй тийм мэдээллүүд хүргэхийг хичээдэг. Орчуулгын нэвтрүүлэг 3-4 нэвтрүүлэг гардаг гэсэн 7 хоног болгоо. Тэгэл тэр нэвтрүүлгүүдэд байнга орчуулна. Тэр нөгөө герман өвөө ирдэг байсан. Ирээд бид нарт айгүй их сургамж өгнө, айгүй их мэдгүй шин зүйл зааж өгнө. Бүр нь бол тэр герман өвөөгөөс Dietmar Zimmermann гэдэг герман өвөөгөөс л их зүйл сурсан. Deutsche Welle дээр 21 онс бичсэн. Яг ингээд нөгөө Европт очиод тэгээ нөгөө Германы Deutsche Welle телевиз чи ялангуяа нөгөө үнэн зөв мэдээлэл маш түргэн шуурхай хүргэдэг гэдгээрээ дэлхийд амар алдартай. Тэндээс бол айгүй их юм сурсан. Аль болох хурдан тэгээд үнэн бодит мэдээллийг хүргэхийг хичээдэг. Танин мэдгүй телевизийнхаа 20 жилийн аг тохиолдуулаад үе үеийн хамтран ажиллаж исэн уран бүтээлчтэй, сэтгүүлч нартаа, зураглаач нартаа, удирдлагуудаа, бас телевизийнхаа бусад ажилчдаа айн баярын мэндийг хүргэе. Тэгээд үзэгчдтэй ч гэсэн 20 жилийн баярын мэндийг хүргээд үргэлж бидэнтэй хамтаагаарай. Бид та бүхэндээ шин содон шинэлэг сайхан мэдээллүүд нэвтрүүлгүүдийг хүргэхийг үргэлж хичээх болно гэж хэлье. Тийм телевиз анх байгуулагдахтаа л одоо орчуулгын албатай байсан. За орчуулгын албанд дэлхийд алдартай маш олон шоу нэвтрүүлэг контентуудыг орчуулж гаргаж ирсэн. Сүүлийн үед бас гадаад хамтын ажиллагаан дээр тэр дундаа одоо
олон улсын кино контентууд баримтад нэвтрүүлэг те боловсролын контентуудыг орчуулан гаргах ажил дээр бас нэлээд одоо ач холбогдол өгж ажиллаж байгаа. Анхнаасаа 2006 онд түрүүн ярьсан тэр Deutsche Welle телевизтэй хамтын ажиллагааны гэрээнд бид нар Deutsche Welle телевизийн маш олон нэвтрүүлгүүдийг манай орчуулгын алба орчуулж одоо хүргэдэг байсан. За одоо хүртэл тэр нэвтрүүлгүүд маань явж байгаа өөр шин нэвтрүүлгүүд нэмэгдсэн. Сүүлийн үед бид нар энэ кино орчуулгын одоо баримтад нэвтрүүлгүүд төр маш ач холбогдол өгж ажиллаж байгаа. Өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд маш өндөр шаардлагуудыг тавьдаг. Бидний өдөр тутмын эфирийг цаг, минут, секундгүй одоо ингэж харилцаа холбооны зохицуулах газраас хэмжээдэг. Хувьчилсан хүртэл тийм дүрм журмыг тавьдаг. Бид нар энэ хүрээнд ажилладаг. За тийм ч учраас бид нар ингээд олон орны кинонуудыг гаргах шаардлагын хүрээнд маш олон орны кинонуудыг авч гаргаж байгаа. Олон улсын кино контентуудыг зуурчилдаг дундын зуурчлалын байгууллагуудаас бид нар маш олон кинонуудыг авч сүүлийн үед бол киноны үзэлт бол эрс нэмэгдсэн байгаа. Бид нар тань мэдхүйн сувг учраас одоо Азида 3-т ордог Солонгосын тэргүүлэх сувгийн нэг EBS телевизийн одоо тань мэдхүйн нэвтрүүлэг контентуудыг авах гэрээнд гар усыг зурлаа. Дэлхийн үзэсгэлэнт газруудаас зураг авалт нь хийгдсэн 100 ангит баримтад нэвтрүүлгийг одоо гаргахаар сая 20 жилийн ойн хүрээнд гэрээнд гар усыг зурлаа. Хамгийн сонирхолтой нь энэ 100 ангит киноны 20 гаруй анги нь Монголын үзэсгэлэнт газраас хийгдснээр одоо маш онцлогтой байгаа. Одоо Монголынхон 20 үзэсгэлэнт байгалыг гадны одоо Солонгосын уран бүтээлчдийн хийснээр үзэх нэ. Бас дэлхийн одоо 80 орчим үзэсгэлэнт газрын тухай нэвтрүүлгүүдийг та бүхэнд хүргэхэд одоо бэлэн болсныгоо дуулгахад таатай байна. Дэлхийн кино контентууд болон тэр дундаа одоо Солонгосын кино контентуудыг төлхөө одоо гэрээлдэг Magic Studio гэдэг компаниуд энэ компанитай хамтраад бид бас дэлхийн олон одоо онц сонирхолтой кинонууд болон одоо баримтад нэвтрүүлгүүд тэр дундаа боловсрал мэдлэгийн контентуудыг авахар ингээд гэрээлээд ажиллаж байгаа. За бид цаашдаа энэ төрлийн баримтад болон кино контентуудыг авах дээр бол төвлөрч ажиллаж байна. 안녕하세요. Сайн байцгаана уу? Би Magic Image компани захирал Жон Хундаг байна. Одоогоор контент нэвтрүүлэг зэргийг нийлүүлэн ажиллаж байгаач бусад орны телевиз болон студиудтай хамтарч хамтын уран бүтээлүүд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Мөн бусад улсын өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд туршлага солилцох тал дээр төлхөө хамтран ажиллана. Төгсгөлд нь хэлэхэд тань мэдхүй телевизийн 20 жилийн ой тохиож байгаад маш их баяртай байна. Та бүхэнд өөрийн зүгээс болон бүгд найрамдах Солонгос улсын бусад өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн зүгээс халуун баяр хүргэе. Цаашид хамтын ажиллагаа маань илүү өргөн хүрээнд өрнөн гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. 하겠습니다. 감사합니다. За ингээд хамгийн түрүүнд тем телевизийг үздэг, сонирхдаг, тийм аа хайрладаг, халамжилдаг тем телевизийг мань үзэгчд түмэндээ бас баярын мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан аварч байна уу? За ингээд тем телевизтэй анх одоо баг үүсгэн байгуулагдсанаас ахуулаад манай өвөр Монголын одон телевиз хамтын ажиллагаатай байсан. Миний мэджихаар 2010 оны үеэс эхлээд нэлээд хамтын ажиллагаа нэлээд төгөж эхэлсэн баг. За манай олон ангитай киноны орчуулгын төсөл маань болохоор 2015 онд эхэлсэн. Тэгэд 15 оноос хойш бол одоо байнгын орчуулгын кинонуудаар хамтарч ажилладаг. Тэгвэл одоо хамтарсан сурвалжлага, хамтарсан контентууд, хамтарсан мэдээллүүдийг хийсээр одоо ингээд бас 10 гаруй жил, 20 жил болсон байна. За ингээд баярлалаа. Ингээд тем телевизийн хамт олонд баярын мэнд хүргэе. Та бүхэн маань маш авьяаслаг, бас ухаалаг, маш одоо чадварлаг залуучууд байдаг юм байлээ. Тэгээд танай телевиз, танай хамт олонны цаашдын ажил амьдралд нь улам сайн сайхан их хүсье өрөөё. Зэргийн байхын шиг биетэй, чилийсэн замдан шиг биетэй, 20 болохгүй 20 настайгаа ийхүү золголоо. Ахин баяр хүргэе. Энэ сайхан байгууллагатай ажил амьдралаа холбож, бүтээлч, санаачлагтай ажил хөтөлбөрөөр зориулсан эрхэм хүмүүс өнөөдрийн 20 жилийн гойн тэгс сайхан ясалын хойморд Монгол улсын ерөнхийлөгч чин зэрлэгээр тэрэндээ додон медалаар шагнах ёсог хэд бэлэн боллоо. Энэхүү нэрхүнтэй шагналыг гардуулна хэмээн өнөөдрийн хүндэтгэл хүлээн авалтын хойморд орогдсон ирсэн Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга ган заргийгоо хүндэтгэмэрье. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар
Алтан ганц Солонгоор Отгын Гэралдын Баатар хүү. Наасаадын болсон Монгол улсын хэлэгч Нагийн хөрсөн. За Баатар хүүдээ баяр хүргэе. Хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Үе үеийн хамтарч ажиллаж байсан уран бүтээлчид, харийн албаныхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Дарга удирдлагууд, хөрөнгө оруулагч, өдөөрнгийнхээ энэ олон шагналыг гэж ойлгож байгаа. За харин жилийн хамаараа Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан ганц Солонгоор шагналсан эрхэм дүүнэрийг Росуудын зураг авахыг хүргэж байна. Манайх илүү өөрсдөө уран бүтээлчд маань, ажилчид маань өөрсдөө төлөвлөөд за бид нар ингэж ажилламаар байна гэж явдаг. Тэрийг бас байгууллага маань илүү сайн дэмждэг. Тэгэхээр дотроо бид нар өөрсдөө бас айгүй нээлттэй, чөлөөтэй байдгаа гэж ойлгодог ш. Телевиз үзэгчдээ болон үе үеийн уран бүтээлчдтэй 20 жилийн баярын мэнд хүргье. Энэ байгууллага өнөөдрийн түвшинд хүрэхэд үе үеийн уран бүтээлчдийн энд ажиллаж байсан бүх хүмүүсийн хөдөлмөр, эдэс, хөс хүч шингэж өнөөдрийн түвшинд явж байна. Үе үед ажиллаж байсан уран бүтээлчтэй болон онцлоод бүр одоо ажиллаж байгаа уран бүтээлчтэй 20 жилийн баярын мэнд хүргье. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн хөдөлмөртөөр Адилхан телевизийн ягтлан Монголын үзмэ хөдөлмөрийн хөдөлмөртөөр шагнагдаж байна. Яг их л гоё л байна. Миний энэ олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж гин гэж бодоход бол маш гоё санагдаж байна тий. Тэгээд байгууллагын санхүү хариуцаас гадна хүний нөөц мөн захирлын эзгүүд удирдлагын багийг чиглүүлж ажиллаж байла. Байгууллагынхаа одоо бүхэл үйл ажиллагаанд гар бие оролцож одоо ингэж ажиллаж ирсэн байна. Үе үеийн ажилтан албан хаагчдаа бүгдээрэнд нь 20 жилийн баярын мэндийг хүргэе. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн хөдөлмөртөөр Таны бидний телевизийн ашиглах зохицуултын албаны дарга Бадам Нарвын наран чимэг. Ашиглах зохицуултын албаны дарга Бадам Нарвын наран чимэг. Радиотэй баяр хүргэе. За Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн хөдөлмөртөөр тус телевизийн ерөнхий продюсер Баатарын Дөдгөн. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар яста цэл залуухан насандаа хөдөлмөрийн хөдөлмөртөөр хэмээх энэхүү том шагналж байна. Одоо энэ мэдээ салбарт 20 гаруй жил ажилласан юм үндэт ингээд хөдөлмөрийн хүнсэл мэдээлэл шаруулсанд баяртай байна. Тэгээд TM-ийн үе үеийн уран бүтээлчидтэй, одоогийн TM-ийн уран бүтээлчидтэй баярын мэнд хүргье. 20 жилийн мэнд хүргье. Мөрөв намжид энэ секуратор эпидемийн найруулагч Энх хоёр захирлаа баярлаа. Үе үеийн уран бүтээлчид нартаа маш их баярлаа. Бүгд нь 20 жилийн мэнд хүргэе. Хөдөлмөрийн хөдөлмөртөөр телевизийн 20 жилийн маань дэлгэр хаамтын шагнагдаж байна. Сэтгүүлч хөтлөгч Батбаярын мөн хэрэггүй. Телевиз гэдэг бол мэдээж хамтын хүчээр бий болдог одоо урлагийн салбар. Тийм болохоор бүгд нь эрүүлийн хамгийн сайн сайхан бүтээл хийсэн. Та бүхэн маань сайхан баярлалаа гэж хэлье. Сэтгүүлч хөтлөгч Батбаярын ан чимэг. Танил телевизийн 20 жилийн айн баярын хүрээнд төрийн шагнал бол хөдөлмөрийн хүндэт медалийг гардан авлаа. Сэтгэл маш өндөр байна. 2009 оноос хойш тасралтгүй телевизийн салбарт буюу хэвлэл мэдээллийн салбарт ажилласан байна. Хөтлөгч, сэтгүүлч, багш гэдэг маш олон гайхалтай ажлуудыг хийсэн байна. Тэгээд энэ сайхан ажлуудын маань хөдөлмөрийг маань үнэлсэн танимтгүй телевизийн удирдлагуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сэтгэл маш өндөр байна. Телевизийн 20 жилийн гойн энэхүү баяр ёслолын хүрээнд хөх од энэхүү нэрмж шагналыг бий болгосон. Энэ шагнал анх удаа одоодохоор их үнсдэгтэй. Шагналыг ардуулах хэмээн Ани мэдгүй телевизийн гүйцэтгэл хашгатын их баяр. Юуны тахын гүйцэтгэлсэн уран бүтээлчид болон хөрөнгө оруулагч үе үеийн технологиуд нийт одоо уран бүтээлчид ажилтан албан хаагчид найз нөхөд бүхэл дотны хүмүүстэй телевизээр овголдог бүхэл хүмүүс энэ орой мэндийг хүргэе. 20 жилийнхаа айд
хөх од гэдэг нэртэй шагналыг одоо бий болгосон. За энэ хүнтэй шагналыг үе үеийн одоо TM телевизэд ажиллаж өөрийнхөө мэдлэг оюунаа зориулж байсан тэдгээр эрхмүүдэд өгөхөөр манай хамт олонны одоо олонхын саналаар эдгээр хүмүүс маань тодорсон байгаа. Бид нар энэ 20 жилээ тодорхой нэр өгсөн байгаа. Хамтдаа бүтээсэн 20 жил гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар хамтдаа бүтээсэн 20 жилээ тэмдэглэж байгаа. Энэ бол зөвхөн энэ дотор өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсийн үр шим биш. Энэ бол 20 жилийн хугацаанд энэ олон хүмүүсийн хөдөлмөр, зүтгэл, сэтгэл, оюунаар бүтсэн бүтээлүүд учраас тэдгээр эрхмүүдийг шагнах нь зөв юм аа гэсэн саналыг манай хамт олонноос гаргасан байгаа. За ингээд миний гар дээр яг одоо бүх бод шагналын эзэн эрхэм хүндэт Эрдэнэ баяр таныг мэдлэг оюун сэтгэл зүтгэлийг мөнгө хамтдаа бүтээсэн 20 жил нөгөө тамхины тэмдэг бүхнийг бэлдсэн. Тэгээд улам дэшээ ингэж дотоосоо тодорч бүрээрээ идэгч цацарч байгаа. Тэнгэр бол өөрөө уудам сэтгэл мандатад итгэлцэл найрамдлыг бэлддэг ийм оюун учраас Эрдэнэ баяртай энэ шагналыг батлуулаа. Хөхөт шагналыг эзэн Санжасгийн Эрдэнэ баяр. телевизэд 13 жил мэдээний албаны дарга ерөнхий редактор гэдэг албан тушаалыг харьцсан. Гэхдээ зөвхөн энэ албыг хашаа зогсоогүй бүхий л зүйлд одоо анхаарал хандуулж сэтгэл зүтгэлээ зориулсан учраас бид түүнийг ингэж унилж байгаамаа. Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн нарийн бичгийн дарга анхдагчдын нэг мэдээний албаны дарга хамгийн анхны хөтлөгч хамгийн анхны ерөнхий редактор тэгээ цаашлаад одоо салбартаа маш их манлайлж байгаа ийм хэрхэн байгаа. Хөдөлмөрийн гэрээ нөхцөл 01 гэж дугаар бэлтгэжсэн хэрхэн байгаа. За эрхэм хүндэт зоол оюутны мэдлэг оюун сэтгэл зүтгэлийн үнэлээд хамтдаа бүтээсэн 20 жилийн одоо шагнал болгож бүх хот шагналыг гадуулъя. Телевизийн 20 жилийн байгаар анхан болгож байгаа хөхөт шагналын дараагийн эзнэр Нарангийн өнөр цэцэг. За хэвдүүгээ өдөрний тайснаа үргэлж байна. За өнөр цэцэгтэй бас бид энэ хөхөт шагналыг гадуулахаар бэлдсэн байгаа. Манай өнөр цэцгийн хүнд бас л энэ Тэнгэрийн хүүхнээр хамтдаа зүтгэж явсан тийм маш одоо дайчин бодрах тусч ийм сэтгүүлж байгаа. Тэгээд телевиз маань хариуцлагатай нийгмийн төлөө хамтдаа урайндор нийгмийн олон ажлыг хийсэн, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан. Тэр хувь нэмрийг оруулцгаад маш том хувь нэмэр оруулсан гэдэг иргэдийн дуу хоолой болж яваа. За тийм телевизээс өөр тусгаалсан зарим цэгийн сайтыг одоо эрхлэгч захирал өнөрцөг амаа тань шийдвэрлэдэг. Хөөцгөө улаан дэлгэрч игэж мандаж яваа гэж байна. Хөхөт шагналын дараагийн эзнэр Бүрэн намжлын Сүхбаатар. Тэр хамтдаа бүтээсэн 20 жилийн хугацаанд маш их хугацаанд бидний хамтдаа өнөөдөр ч гэсэн телевизийн халуун болтойгоор хамтарч ажиллаж байгаа манай хамгийн нэр төрөлтөө хайртай тийм урагдж байгаа ингээд эфирийн хариулагч Сүхбаатартай бүх хот шагналыг гадуулж байна.
Тэгэхээр хамтдаа бүтээсэн 20 жил гэдэг энэ бол маш урт хугацаа. Телевизэн салбарт би 20 жилийг бол урт хугацаа нүүр их хөдөлмөр гэж тодорхойлж байгаа. Яагаад тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд маш олон уран бүтээлчдийн, маш олон ажилтан албан хаагчдын оюуны болоод сэтгэл зүтгэл шингэж энэ бүтээлүүд төрсөн байдаг. Тэгэхээр үе үеийн уран бүтээлчдийн энэ оюуны мэдлэгээр бид үзэгч түмнийхээ сонирыг мэлааж сонирхолтой контент нэвтрүүлгүүдийг бол үзэгч түмэндээ хүргэдэг. За 20 жилийн хугацаанд бид нийтдээ 120 гаруй нэвтрүүлгийг нийтдээ 7300 өдөр 175200 цагийн эфирийг нэгч тасалдалгүйгээр хариуцлагатайгаар үзэгчдэд хүргэсэн байна. Цаашдаа бид нар энэ оюуныг тэтгэж мэдлэг түгээн өрөөндөө нийт бүхий л сегментийн насны төлөөллийн хүмүүст мэдлэг мэдээлэл түгээх, соён гэгэрүүлэх, тэр мэдээллийг хүргэхэд голлон төвлөрч ажиллаж шин нэвтрүүлэг контентуудыг үзэгч түмэндээ хүргэх болно гэдгээ хэлмээр байна. Тэгээд сүүлийн өдрүүдэд яг ингээд 20 жилийн ойгоо тэмдэглэх гээд явж байгаа энэ хугацаанд бас олон зүйл ингээд эргээд бодогдож байна. Тэгэхээр 20 жил гэдэг бол маш гоё том ой байна. Тэгэхээр энэ 20 жилийн ойг тэмдэглэх гээд ингээд хүндэтгэлийн арга хэмжээг нь хүндэтгэлийн нэвтрүүлэг контентын илүү чанартай, илүү хүмүүсийн сэтгэлд хүрсэн энэ 20 жилд хийсэн бүтээсэн бүхий л зүйлсийнхаа дээжээс үзүүлсэн буцаад энд 20 жилийн хугацаанд бид нар өөрсдийгөө дүгнэх, цэгнэх цаашлаад юу хийх үү, яах уу, яаж ажиллах уу гэдэг дээр бодох юм цаг үе тохиож байна. Тэгэхээр үнэхээр гоё өдрүүд энэ хугацаанд өнгөрж байна. Тэгэхээр 20 жилийн хугацаанд мэдлэг оюунаа зориулж, сэтгэл зүтгэлээ зориулсан тэрл хүмүүс ирж бидэнд өнөөдөр ярилцлага өгж, дурсамжийг хамтдаа бүтээж, цаашдаа яаж хамтрах уу, яаж юу хийх үү гэдэг тал дээр бид нар зөндөө ярилцж байна. Зүгээр ингээд ярилцаад явж явах хугацаанд хүртэл маш олон гоё нэвтрүүлгийн уран бүтээлийн санаанууд бид нараас яриан дундаас жишээнд хүрж байна. 20 жилийг хамтдаа бүтээсэн үе үеийн уран бүтээлчид, ажилтан албан хаагчид, үе үеийн удирдлагууд захиргааны ажилтан, за техникийн албаныхан, арын албаныхан, мэдээний албаныхан, нэвтрүүлгийн албаныхан, жолооч бүхий л хүмүүстэй 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. За та бүхний хичээл зүтгэл хамтдаа бүтээсэн энэ 20 жил өнөөдрийн TM-ийг бүтээсэн юм шүү. Та бүхний хүч хөдөлмөр, оюун, мэдлэг зүтгэлээр өнөөдрийн TM гэрэлтэж байгаа шүү. Ирээдүйн 20 жил ирэх жилүүдэд цөмөрө илүү гоёор зургалж, илүү гоё том зорилгоор олон шинэ бүтээлүүдээр үзэгчдэд бэлэг барья гэж хэлмээр байна. Мэргэн үзэгчдэд онцгойлон баярын мэнд хүргье. Үзэгч та бүхэндээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Маш олон мэдчилгээ явлаа, гоё үгс явлаа, гоё хүмүүс ярилцлаа. За тэгээд эцэст нь хэлэхэд 20 жил болоод дөнгөж эхэлсэн шүү.